За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаагийн дугаараар 50 нас хүрэхээс өмнөх дадал зуршил нь 80 насны эрүүл мэндэд нөлөөлөх тухай Харвардын судалгааны үр дүнгийн мэдээллийг хуваалцъя. Таны 50 наснаас өмнө хийсэн амьдралын хэм маягийн дадал зуршил нь 80 насны эрүүл мэндийг тодорхойлдог. Аж аргалтай амьдрахад ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг болохыг 1938 онд Харвардын судалгаагаар 268 оюутны эрүүл мэндийг 80 гаруй жилийн турш хянаж судалсан урт хугацааны судалгаа хийжээ. Тэдний судалгаагаар урт наслалт нь амьдралын хэм маягийн 7 сонголтоос хамаардаг бөгөөд 50 наснаас өмнө хийсэн сонголтууд нь 70 наснаас хойш эрүүл мэндийг өрсөлдөнд хамгаалахад тулгуур болохыг харуулсан байна. Түүнчлэн эрдэмтэд судалгаагаа өргөжүүлж одоо 1300 орчим болж 50-60 орчим настай эрчүүдийн үр удам бага насны туршлага нь цаг хугацааны явцад эрүүл мэнд хөгшрөлтөнд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэджээ. Оролцогчдын амьдралын үеийг аж аргалтай сайхан болон гунигтай өвчнөд гэсэн хоёр ангилалд хуваасан. Судалгааны үр дүнд үндэслэн аж аргалтай сайн сайхан амьдралд хүргэдэг дадал зуршил, үүнд тамхи татахгүй байх, эсвэл залуу наснда тамхинаас бүр мөсөн гарсан байх. Хоёрт архины зохистой хэрэглээ, архи согтруулах ундааг хэвтрүүлэн хэрэглэдэггүй байх. Гуравт эрүүл биеийн жингээ хадгалах, жингийн илүүдэлгүй тогтвортой жинтэй байх. Дөрөвт тогтмол хөдөлгөөн хийдэг. Үүнд өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг байх, эсвэл явган алхалт хийдэг. Тавд эрүүл харилцаатай байх. Үүнд аж аргалтай гэр бүл үнэнч найз нөхдийн холбоотой байх. Судалгаагаар 50 наснда харилцаандаа хамгийн сэтгэл хангалуй байсан хүмүүс 80 наснда хамгийн эрүүл байжээ. 6-д асуудлыг даван туулах чадвартай байх. Амьдралын стресс хэцүү үеийг сэтгэл зүйн хувьд эрүүлэр даван туулж сурсан байх. 7-д тасралтгүй суралцах. Нас гаргалзгүй шинэ зүйл сурч тархиа үргэлж ажилуулдаг байх. Харвардын нэгэн судалгаагаар төрөх үеийн нийгмийн давхар гэх мэт хувь хүний хяналтаас гадуурх хүчин зүйлс нь хожим насндаа эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч 70 наснаас хойш эдгээр хүчин зүйлсийн нөлөө буурч хүн урт наслах хэсэг нь эрүүл зуршлаас ихээхэн хамаардаг гэжээ. Судалгаанд оролцсон хүмүүс сэтгцэн эрүүл мэнд, гэрэлтийн байдал зэрэг амьдралынхаа асуулгад 2 жил тутамд хариулдаг байсан байна. Тэд мөн 5 жил тутамд эрүүл мэндийн мэдээлэл илгээж 5 жил тутамд илүү гүнзгий мэдээллийг баримтжуулахын тулд ярилцлаганд ордог гэж Харвардын судалгааны сайдд мэдээлв. Хүний амьдралын турш хийгдсэн тус судалгааны дүнг Харвардын сэтгэл зүйн ухааны доктор, сэтгэл зүйч Оровер Вайлдингер TED илтгэлээр олон нийтэд ил болгожээ. Роберт илтгэлтэй бид бараг 80 жилийн судалгааны үр дүнд ад жаргал гэдэг бол хайр юм гэдгийг л хамгийн тодорхой болгосон гэсэн байна. Тэд хайр гэдэг үгийг зөвхөн хосуудын дурлал биш, тухайн хүний хүрээлэл, найз нөхдийн хайр, гэр бүлийн гишүүдийн хайр, өөрийгөө хайрлах хайр, амьдралыг хайрлах хайр гэсэн өргөн утгаар хэрэгжилжээ. Хэд хэдэн судалгаагаар хүмүүсийн 50 наснда харилцаанд сэтгэл хангалуй байгаа түвшин нь холестерины түвшингээс илүү бие махбодын эрүүл мэндийг илүү сайн таамаглаж байгааг тогтоожээ. Бид 50 наснда тэдний талаар мэддэг бүх зүйлээ цуглуулахад тэдний хөгшрөхийг урьдчилан таамагласан зүйл нь тэдний дунд насны холестерины түвшин биш байсан гэж Вайлдингер TED илтгэлдээ дурдав. Тэд харилцаанд хэр сэтгэл хангалуй байсан нь чухал байв. 50 наснда харилцаанд хамгийн сэтгэл хангалуй байсан хүмүүс 80 наснда хамгийн эрүүл байсан гэжээ. За судалгаагаар эрдэмтэд нэгдүгээрт эрдэмтэд хүний амьдралын нууцыг судлахаар төгөөмлөөс арай өөр хэлбэрийг сонгосон байна. Энэ судалгаанд оролцогчдын жил бүр өгсөн санал асуулгад суурилан бага насндаа залуудаа өгсөн судалгаа нь жил ирэх тусам хэрхэн өөрчлөгдөхөг ажиглажээ. Үр дүнд нь 80 нас хүрсэн хүмүүсийн эрүүл мэнд, амьдралын хэмнэл нь удамшлаас хамаарахгүй буюу 50 наснда өөртөөгөө болон бусдаа эрүүл харилцаж байсан хүний бие махбодч эрүүл байдгийг олж илрүүлсэн байна.
30-50 наснда согтруулах ундаа хар тамхи мөрөөдөө тоглоом зэрэгт донтсон хүмүүсийн гэр бүл салалт хамгийн өндөр хувьтай байсан төдийгүй ихэнх нь 80 нас хүрээгүй бөгөөд хүрсэн ч бие махбодын олон зовёрыг туулдаг болохыг тогтоожээ. Тиймээс өөрийн эрүүл мэндийг хайрлан гэр бүлийн харилцаагаа авч үлдэх нь өөрт нь болоод эргэн тойрныхонд нь эерэг нөлөөтэй ажээ. Хоёрт, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог найз нөхдөдөө таарам сайтай хүмүүс илүү ад жаргалтай, бие бэлтрийн хувьд эрүүл чирэг, илүү урт насалтын тогтогдчихжээ. Харин эсвэргээрээ эргэн тойрныхоо хүмүүстэй таарамч муутай, ганцаардмал, жожиг хүмүүсийн бие махбод өвчлөмтгий, тархины үйл ажиллагаа сул байдаг бөгөөд наслалтч мөн богино байдаг болохыг тогтоосон байна. Гэхдээ ад жаргалын нууц бол зөвхөн олон найзтай байх биш юм. Хэдий олон найзтайч ганцаардмал амьдралдаа гундуу явдаг хүмүүс байсан бөгөөд судлаачид эндээс ад жаргал нь хэр олон хүнээр хүрээлүүлдгээр тодорхойлогддгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Ад жаргал сэтгэл хангалуун байдал нь сэтгэлээ онгоотлон ярилцах, итгэж болох ойрын нөхөд хамтрагчтай байхад хамгийн ихээр бий болдог гэнэ. Харин эсвэргээрээ гэр бүл салалт, зөрчилдөөн нөхдийн харилцаа нь хүний эрүүл мэндэд сөргөл нөлөөлдөг. Тиймээс гэр бүл болоод найз нөхдийн эрүүл харилцаа нь ад жаргалтай амьдралын нууцын нэг хэмээн тодорхойлсон юм. Үнэн сэтгэлээсээ ярилцах хөнгөх үед хүн ганцаардлыг маш ихээр мэдэрдэг бөгөөд энэ ад жаргалтай амьдрал байтугай эрүүл мэндэд сөргөл нөлөөлдөг. 3. Нийгэм дотны хүмүүстэйгээ харилцах эрүүл харилцаа нь дан ганц бие махбодын эрүүл мэндэд бус оюун ухааны сэтгэлийн амар амгаланд хүргэдэг. Бусдад өөрийгөө хийж бүтээснийг хүлээн зөвшөөрүүлэх, ямар нэгэн зүйл батлан харуулах гэж зүтгэн хөөцөлдөх нь сэтгэлийн амар амгалан байдалд хамгийн их саад болдог болохыг тогтоожээ. Бусдын үзэл бодлыг хүндэтгэн байгаагаар нь хүлээн зөвшөөр сурах нь сэтгэлийн амар амгалан тайван амьдралын гол нууц гэжээ. Хүний амжилтанд гарал ухсаа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, харин гэр бүлийн хүмүүжил харилцаа нөлөөлдөг гэж дүгнэжээ. Түүнчлэн олон нийтийн эрүүл харилцаа нь оюун ухааны хөгжилд нөлөөлдөг болохыг тогтоосон бөгөөд гэр бүл найз нөхдийн харилцаа тогтвортой байх тусам сайхан дурсамжууд нэг нэгээр нэмэгдэн таны тархины багтаамжийг тэлдэг гэнэ. Роберт G. Walding-ээр сэтгэлийн төгсгөл сая хүмүүс ад жаргалыг мөнгө, алдар нэр гэдэгт итгэдэг. Гэхдээ үнэхээр тэр бүхнийг олоод авчихсан хүмүүсийн ихэнх нь гэр бүл, найз нөхдийн нандин харилцаагаа авч үлдэж чадсан байдгийг онцлмоор байна гэжээ. Гэхдээ эдгээрээс хамгийн хэцүү нь хүмүүс хоорондын харилцаа юм. Тиймээс хамгийн сайн хувилбарыг олтлоо хичээсээр байх хэрэгтэй. Мөн судлаач гэрэлтийн сэтгэл ханамж нь хүмүүсийн сэтгцийн эрүүл мэндэд хамгаалтын нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Судалгааны нэг хэсэг нь 80 настайдаа ад жаргалтай гэр бүлтэй байсан хүмүүс бие махбодын өвдөлт ихтэй байсан өдрүүдэд сэтгэл санаа нь зовдөггүй гэж мэдээлсэн байна. Дулаан харилцаатай байсан хүмүүс урт удаан ад жаргалтай амьдарч ганцаардмал хүмүүс ихэвчлэн эрт нас бардаг гэж Walding-ээр хэлэв. Судалгаагаар урт насалж эрүүл мэндээ эрхэмлдэг хүмүүс тамхи татах, арх хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийдэг байжээ. Судлаачид мөн нийгмийн хүчтэй дэмжлэгтэй хүмүүс нас ахих тусам сэтгцийн доройтол багтаа байгааг тогтоосон байна. Хүмүүс 30 наснда эрүүл мэндийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж эхэлдгийг та харж болно. Ингэснээр амьдралынхаа ихэнх үед өөрийгөө сайн арчилснаар хөгшрөлтийн илүү сайн замд орох боломжтой болно. Миний өгч чадах хамгийн сайн зөвлөгөө бол бие 100 жилийн турш хэрэгтэй мэт арчил. Учир нь та магадгүй гэж онцлсан юм. Роберт Walding-ээр судалгаагаар генетик болон урт наслсан өвгөд эдсийн үүрэг нь урт наслалтанд дунд насны харилцааны сэтгэл ханамжийн түвшингээс бага ач холбогдолтой болохыг харуулсан бөгөөд энэ одоо эрүүл хөгшрөлтийн сайн урьдчилсан хүчин зүйл гэж хүлээн зөвшөөрөгдсөн гэжээ. Сайхан амьдрал сайн харилцааны үндсэн дээр бий болдог. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.